Сүүлийнхаас нь эхэлчихдээ яаж баяжчих вэ гэдэг тэгвэл хийж байгаа зүйлээ тултал нь сайн хийж иж тэ бусдаас ялгарл бий болж иж та илүү нөгөө бусдад үнцэнтэй болж иж баяа юм аа. Нэлээд том харилцагч л та. Тухайн хөрөнгө оруулагчтай би нэг уулзахтаа ингээд нөгөө кофе барил орсон. Тэгсэн чинь хогч чи ямар баяа ингээд намайг тэгж байгаа байхгүй. Бонд арилжаа хувьцаа гэдэг тий. Тэр бүр нь ямар ялгаатай. Тухайн компани аж ахуйн нэгж байгууллага маань альва нэг төсөл хэрэгжүүлэхийн тулд танаас зээл аваад төслөө санхүүжүүлчихэж байгаа байхгүй. Бондын бүтээгдэхүүнүүдийг худалдаж авахд хамгийн доотлол нь тэдэн төгрөг байна гэдэг юм хязгаар байдаг уу? Одоо Apex дээр та шилгэмлэрэд бонд авъя гэх юм хамгийн багадаа 5 сая төгрөгтэй үзэж бонд авна. Манай урилгыг хүлээн авч ирж уулзж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Бас танай хамт олонд. За тэгээд нөгөө талаас танай подкастыг үзэж байгаа бүх үзэгч нарт нь өдрийн мэнд хүргэе. За та манай подкастыг сонсож байгаа хүмүүс зориуллаад өөрийгөө танилцуулаад мөн санхүүгийн зах зээлд хизээнээс яаж хэрхэн орсон талаар яриач. За намайг Ламдгор гэдэг. Би Apex Capital гэдэг одоо Монголын хөрөнгөний засал дээр үндэсний үйл ажиллагаа эрхэлдэг одоо мэргэжлийн компани хамтран үүсгэн байгуулагч тэгээд гүйцэтгэх захирлын ажил хийдэг юм хүн байгаа. Одоо яг ажил албан тушаалын хувьд бол за мэдээж ээж ихнэр за тэгээд спортоор хичээлэх дуртай ингээд ийм хувь хүн байна. За 2006 онд одоо хөрөнгөний засал руу за тэгээд санхүүгийн засал руу болоод яг ажил хийж одоо анх ажлын гараа эхэлж байлаа. За тэгэхээр эргээд одоо нөгөө яагаад энэ зах зээлийг одоо сонирхоод орхолсон юм бэ гэдэг юм бол би одоо нөгөө 10 жилдээ болохоор бас одоо нөгөө математикийн гүнзгэр өссөн сургалттай юм сургуульд сурдаг байлаа. Тэгээд айгүйх тийм нөгөө хичээлэх дуртай хөхтэйсэн чи манай том ихч намайг ингээд айгүй загнаад чи эрдөөс ингээд тоо ботхоос өөр ингээд гэр орны ажилч туслахгүй өөр ажил хийхгүй юм. Эсвэл бөмбөг хөөгөл эсвэл тоо удаа суучих ингээд амар загнажээс ахгүй нэг гэдэг нөгөө хичээлээс уужаас тэгээд яг сүүлд нөгөө нэг ингээл явж байгаа л одоо КТЭМС-ийг би санхүү менежментээр төгссөн л тоо. Тэгээд нөгөө тухайн үед бас одоо нөгөө санхүү удирдлагын хичээл ордог байсан багш бас айгүйх нөлөөсөн. За тэгээд тэрэн дээр болохоор юу гэж хэлжсэн гэхээр за одоо ер нь бол альва улс орны тэ ингээд эдийн засаг сайжрын улс орон сайжрыг гэх юм бол одоо нөгөө зөвхөн банкны салбараас гадна хөрөнгөний зах зээл бол ингээд зайлшгүй шаардлагатай ингэжээж одоо нөгөө тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд амар үр ашигтай аж ахуйн нэгжид байгууллагад үр ашигтай. За тэгээд мэдээж аж ахуйн нэгж байгууллага илүү хүчрэх болоод иргэд илүү хүчрэх болоод тэрхүү эдийн засгтай ингээд аяг очиод бүгдэлтэй. Монгол улсад бол хөрөнгөний засгийн ингээд хөгжил бол ингээд тутмагшиж байна гэд тухайн багш бол одоо ингээд нөгөө манай ангийнханд бол нэлээд тийм нөлөөлж чадсан гэж бодож байна. Тэгэхээр яг манай ангийн төгсөлтөөс бол бас одоо 10 дэх хүүхэд хөрөнгөний засал руу одоо сүүлд бол орж илаа. Одоо сургуулаа төгсөөтэй. Тэгэхээр тэдний нэг нь би байсан. Тэгээд тухайн яг сонголтыг хийгээд явхад бол нөгөө манай ихчээ загинжээс надад бас аяг нөлөөлжсэн байхгүй. Яг тэгэхээр ер нь тоо бодоод хүний амьдралд хэрэгтэй юм хийж болд юм уу? Яад ингээд тухайн үед ингээд нөгөө надад нэг тим ингээд жоохон хор шар хөдлөөд ч юм уу те. Тоо бодгоос өөр юу ч хийх чадахгүй юм гэхээр ер нь нөгөө хийж чадж байгаа юмараа бас одоо тэг хүн хэрэгтэй юм байж болтой юм ингээд. Тэгээ сүүлийн нөгөө багшийн болохоор үнэхээр хөрөнгөний зах зээл одоо хөгжих нь айгүй олон хүнд ингээд нөгөө нэг эргээр нөлөөлт юм а тэ амьдрал ахуйд нь. За эргээд нөгөө нэг байгууллагууд бас хүчрэх болоод явах юм бол тухайн одоо нөгөө тэр байгууллагад ажиллаж байгаа хувь хүмүүст нь ч юм уу тэ айгүй эрг нөлөөтэй гэдэг. Тэгээ яг хөрөнгөний зах зээл бол одоо яг миний одоо ажиллах талбар юм байна гэж одоо нэг кодлоод ч юм уу ингээд мөрөөдөөд тэ. Тэгээд хөрөнгөний зах зээл рүү бол одоо тууштай орно гэд орж илаа. За тэгээд яг бас одоо өнгөрсөн жилүүдийг бодоод үзэх юм бол нөгөө бас одоо үнэхээр одоо өөр юм бодох завгүйгээр одоо дараагийнхаа мөрөөдөлд хөтлөгдөө дараа дараагийн зорилгод ингээд төлөвлөгдөөд ингээд нэг мэдсэн чинь бас нэлээд хэдэн жилийг тухайн зах зээл дээр өнгөрөөчихсөн байна. Айгүй олон төрлийн бас ажил хийсэн байна хөрөнгөний зах зээл дотор. За та хамгийн эхлээд хөрөнгөний зах зээл гэж яг юу юм бэ? Тэрнийг манай сонсож байгаа хүмүүст маш гоё энгийнээр тайлбарлаад мөн одоо хүн болгон л боддог байх. Би яаж баяжих уу? Өөрт байгаа хөрөнгөө яаж ихсэх үү гэд тэр талаар та өөрийнхөө өнцгөөс зөвлөөч. Сүүлийнхаас нь эхэлчихдээ яаж баяжих уу гэдэг тэгвэл за яаж баяжих вэ гэх юм бол мэдээ зүгээр яг миний юунд орж иж байгаа зүйл бол хийж байгаа зүйлээ тултал нь сайн хийж иж тэ бусдаас ялгарл бий болж иж
та илүү нөгөө бусдад үнцэнтэй болж иж мэдээж нөгөө тэр чинь нөгөө баяжих гэдэг чинь бол тоо үзүүлэлт нэг л үзүүлэлт шүү дээ. Тэгэхээр цааталт нь асар олон үзүүлэлт байгаа. Тэрэн дээр магадгүй жишээлбэл таны чадварын асуудал, таны ингээд нөгөө буцаад үнэлэмжийн асуудал, нөлөөллийн тий. За ингээд айгүй олон зүйлээр бол та баян байх боломжтой. Тэгэхээр та одоо нөгөө хийж байгаа зүйлдээ бусдаас илүү чадамжтай бийжиж баян юм аа гэж одоо нэг хариулъя. За хөрөнгөний зах зээл одоо нөгөө эхнийхэнтэй хөрөнгөний зах зээл гэж юу юм бэ гэх юм бол хөрөнгөний зах зээл гэдэг маань одоо нөгөө альва зүйлийг ингээд холбож байгаа маркет тий. Тэгэхээр энийг одоо хэдүүлээ яа л одоо танай подкастыг зарим нэг нь одоо нөгөө би энэ хөрөнгөний зах зээлд ажиллаж болох уугүй юу гэж үзэж байгаа. За зарим нэг нь болохоор би хөрөнгөний зах зээл рүү хөрөнгө оруулалт хийж болох уу гэж үзэх бах тий. Тэгэхээр зарим эсвэл одоо аж ахуйн нэгж байгууллагууд ч юм уу би хөрөнгөний зах зээлээс санхүүжилт аваад би бизнесийн дараагийн түвшинд гаргаж болох юм уу гэж үзэх бах тий. Тэгэхээр хоёлаа боловсон хүчнийхээ хувьд аваад үзэл тэ одоо мэрэгжлээ сонгох гэж байгаа залуу хүмүүсийн хувьд ч юм уу. Тэгэхээр хэрвээ та үнэхээр одоо санхүүгийн салбараар явмаар за тэгээд альва нэг ингээд үнцэнтэй ажил хийгээд нөлөөллийг бий болгоё. Одоо нэг хүмүүст ингээд дараагийн next level-д нь гарахад нь тусдсан болёо гэж үзэж байгаа бол хөрөнгөний зах зээл та шударга байгаа тууштай байж чадах юм бол хөрөнгөний зах зээл үнэхээр таны одоо ажиллах талбар юм а гэж бол би хэлдэг. За тэгээд яагаад гэхээр одоо үнэхээр альва зах зээл нь өөрөө хөгжихийн тулд сайн боловсон хүчин төрчөө байж аж олон ингээд нөгөө давлгаа явж ээж те тэр одоо бусад улстай ингээд өрсөлдөхүүц ийм бүтээмж гарч ээж энэ зах зээл нь өрөвснө. Тэгэхээр үнэхээр та ингээд нөгөө тууштай байж чадаад өөрийгөө чаленж хиймээр за тэгээд одоо энэ зах зээл дээр ингээд нөгөө тод мэрэгчлэлт нь болмоор ах юм бол хөрөнгөний зах зээл бол үнэхээр Монголд одоо хөгжиж байгаа хамгийн гоё салбар байна гэж бол харж байна. За хөрөнгө оруулалтын одоо хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүнтэй одоо хадгаламж хийгээд за эсвэл одоо хөрөнгө оруулалтаа эхлэх гэж байгаа одоо ингээд залуучуудад ч юм уу те гэх юм бол хөрөнгөний зах зээл бол одоо зайлшгүй та ийш ингээд нөгөө оролцох хэвээр зайлшгүй та ийш ингээд тодорхой хэмжээний хөрөнгөө байршуулж ийж тэгжээж та ингээд нөгөө өөртөө хүчийг бас хөрөмтлүүлээд тэгжээж таны одоо санхүүгийн хувьд бусад одоо нөгөө боловсон хүчний хувьд ч юм уу ингээд эсвэл одоо амьдралын хувьд ингээд өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа буюу таныг илүү хүчрхэгжүүлж байгаа ийм асуудал болно. Ягаад гэхээр одоо альва нэг одоо нэг эрх ашиг ч юм уу эсвэл одоо нөгөө дараагийн next level гарья гэхээр хөшөөрөх хэрэгтэй шүү дээ. Хүнд заавал хөшөөрөх хэрэгтэй болно гэсэн. Одоо сайн юм сурыг, сайн боловсрол эзэмшээ эсвэл гоё ингээд одоо өөрийгөө харуулъя тий. Тэгэхээр энэ дээр бол одоо танд санхүүгийн заавал хөшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн хөшөөрөх гэдэг маань өөрөө нэг дор ингээд юм хийчихэл эсвэл одоо ингээд нэг аваал тий. Эсвэл магадгүй өв залгамжилж авж байгаа хөрөнгөтэй хүмүүс ч юм айгу тийм бага хувь шүү дээ. Тэгэхээр би болгоод өөрийнхөө тоосхыг өрөөд хөрөнгөтэй болох гэж байгаа бол та өөрөө тууштай хийх хэрэгтэй, тогтмол хийх хэрэгтэй. Тэгэхээр энийг одоо ингээл нөгөө хадгаламж гэхээр чи ингээд хадгал тэ хөрөнгөө ингээд байгаа хөрөнгөө хадгалах гэдэг байхгүй. Тэгэхээр хийж байгаа хөрөнгөө та ингээд нэмээд зах зээлийн өсөлтийг ч юм уу тэ дэлхийн нийтийн ингээд нөгөө хөгжил цэцэглэлтийн хүчийг тэр хөрөнгөндөө авмаар байгаа бол хөрөнгө оруулалт хийж ижил тэрийг та авч чадна гэсэн үг. Тэгэхээр энэ эхэлж байгаа цэг маань өөрөө их бэ нү бага вэ гэдгээс үл хамааралтайгаар тэ ихт эхлэх нь л оновчтой. Тэгэд мэдээж зөв зүйлдээ хийх хэрэгтэй. Одоо зөв зүйл гэдэг дээр айгүй олон зүйл ингээл яригдал авчил та тий зөв салбар нь байх хэрэгтэй. Тэр одоо хөрөнгө оруулалт хийж байгаа цаатлын компани одоо зөв удирдлагатай байх шаардлагатай ч юм уу гээд та одоо ядаж зөв компаниар зөрчилдүүлэх шаардлагатай гэдэг ингээд айгүй олон зүйлүүд хамаараа авчин. За гэхдээ тэр болгоны ингээд нөгөө чеклистээ хангачиж байгаа бол заавал хийх ёстой. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэг залуу хүн таны заавал хийх үйлдэлийн нэг юм аа л гэж хэлээ те. За компаниудын хувьд за Монгол ихэвчлэн бизнесүүдээ ингээд нөгөө тэлье те дараагийн түвшинд гараа гэх юм бол одоо өнгөрсөн 5 жилээс өмнөх үл ихэвчлэн одоо нөгөө Аржины банкны санхүүжилт за бараг л 90%. За тэгээд нэг 10% нь болохоор нэг олон улсын санхүүжилт, олон улсын байгууллагуудын санхүүжилт байдаг гэсэн. За одоо бол харин харьцангуйгаар одоо хөрөнгөний зах зээлийн давуу талыг ашиглаад одоо санхүүжилт авж байгаа. Эн чин одоо нөгөө маркет буюу ингээд олон оролцогчтой учраас таны байгууллага замагдгүй ч хэлэх юм бол нэг 5 тэрбум 10 тэрбум ч юм ингээд шаардлагатай болоод очио гэх юм бол олон хүмүүсийн хүчийг нэгтгэсэн санхүүжилтийг та тэрчнээс ингээд авчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр авж байгаа санхүүжилтийн төрлөөсөө хамааруулаад мэдээж өөр төрөлтэй одоо хувьцаа гарах уу, бонд гарах уу гэдэг ингээд таны компани эрэлт хэрэгцээнээс хамаарат өөр төрөлтэй болоод ирчин. Тэгэхээр нөгөө боломж нь ингээд сонголт нь айгүй ихтэй. Тэгэхээр яг
танд ямар сонголт нь хэрэгтэй вэ? Мэдээж одоо би санхүүжилт авсан хэрнээ нөгөө талдаа хөрөнгө оруулалт хийгээд явчих болж байна. Ингээд айгуу тийм хайбрид байхгүй айгуу олон сонголттой. Тэгэхээр таны одоо яг бизнесийн чинь эсвэл одоо амьдралын чинь аль мөчлөгдөр нь юу хэрэгтэй вэ гэдгээс хамааруулаад хэрэгцээ болгон чинь өөрөө хөрөнгө цэцэл дээр байж л байгаа л гэж хэлэх гээд. Та түрүүлээ бонд, арилжаа, хувьцаа гэд тэ хөрөнгөний зах зээл дээр яг ямар бүтээгдэхүүнүүд байд юм бэ? Тэгээд тэр бүр нь ямар ялгаатай гоё товчхон тайлбарлаж өгч. За хөрөнгөний цэцэл дээр одоо яг хөрөнгө оруулалт талаас нь бол үндсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн байгаа. За нэг маань болохоор одоо яг нөгөө бонд, компани бонд гэдэг. За энэ нь өөрөө илүү одоо нэг хадгаламжтай төстэй гэдээ ойлгочих болно. Тэгэхээр бонд гаргаж байгаа одоо компани одоо та бондыг худалдаж аваад тэр компанид зээлүүлчихэж байгаа. За тэгэхээр энэ нь одоо нөгөө тухайн компани аж ахуйн нэгж байгууллага маань альва нэг төсөл хэрэгжүүлэхийн тулд танаас зээл аваад төслөө санхүүжүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр мэдээж зээл юм чин одоо амлалт өгнө, үүрэг хүлээнэ. За тэгээд тодорхой ингээд нөгөө хүүгэн тодорхойлно гэсэн үг. За тэгээд би ямар хугацаанд эргүүлээд төлөх юм бэ? Тэ? За би хэрвээ одоо нөгөө энэ бондынхон ч юм уу төлбөрийг эргэжүүлж чадахгүй байх юм бол юугаар үүргийн гүйцэтгэл хангах юм бэ? За яагаад манай компани одоо санхүүжилтийг дааж чадах юм бэ гэдэг энэ асуудлуудыг тодорхойлоод зээлэд авчиж байгаа. За тэгэхээр бусдаа асуулах юм бол энэ чинь нөгөө нэг маркет учраас одоо олон хүмүүсээс зэлж байгаа гэсэн үг. За жишээлх юм бол одоо нөгөө бид нэр ингээд хамгийн сүүлд баян өндөгний төсөл дээр ажиллаж байна л та тий. За тэгэхээр баян өндөгний төсөл маань тухайн аж ахуйн нэгж байгууллага бол нийтдээ одоо Монгол улсын өндөгний хэрэглээний нэг 40 орчим хувийг хангадаг юм өндөгний бизнес эрхэлдэг одоо аж ахуйн нэгж байгууллага. За гэтэл айл одоо хэрэглээгээ ингээд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь санхүүжилт шаардлагатай. Тэгэхээр тухайн нэг санхүүжилтийг ганцхан одоо айлс авчи одоо банкнаас ч юм авчи гэхээр даахгүй байгаа шүү дээ. Одоо нөгөө айгүй олон ингээд нөгөө нэмэлт ингээд юунууд дээр хязгаарлалтуудад орчоод байна гэсэн. За гэтэл тухайн одоо нийт санхүүжилтийг нэг 24 мянган санхүүжилтийг хөрөнгөний цэцэл дээр тавихаар тэрийг одоо жишээлх юм бол та би ингээд олон хүмүүс хамтраад эзэмшиж байгаа чадлынхаа одоо нөгөө өөрт байгаа хөрөнгөнийхөө хэмжээгээр гэсэн үг. Тэгэхээр нийлээд нэг ингээд үнэнд одоо нөгөө нөхцөлтэй. Гэтэ тэрийг олон хүн салгаад авчиж байгаа учраас та эзэмшсэн хоногоороо одоо хүүгээ авчиж जैन төлбөрөө буцаагаад авчиж जैन тэ. За тэгэхээр өнөөдрийн байдлаар бол хөрөнгөний цэцэл дээр бондын одоо дундаж хүү нэг жилийн 20% та. За нэг дунджаар 18-аас 20 сарын хугацаатай. Үндсэн төлбөр бол 18-аас 20 сарын дараа иргэн төлөгддөг. Хүүгийн төлбөр бол нэг үлрэл тутамдаа ингээд төлөгдөж явдаг. Ерөнхийдөө нэг дундаж үзүүлэлтүүд бол ийм үзүүлэлттэй байгаад байгаа гэсэн. За тэгэхээр та одоо магадгүй хуримтлалтай хадгаламжтай хүн байх юм бол тэрнийхээ одоо нөгөө дараагийн түвшний ингээд хөрөнгө оруулалтыг хийх юм бол бонд гэдэг ийм бүтээгдэхүүн байж болж байна хөрөнгөний цэцэл дээр. За энэ бол ер нь бол хөрөнгөний цэцэлийн суурь бүтээгдэхүүн дэлхийн хаанч адилхан. За энээс ингээл олон зүйлүүд ингээл цаашаа үүсэл явна гэсэн. Тэгэхээр суурь нь бол яг энэ гэсэн. За дараагийнх нь болохоор хувьцаа. Одоо альва нэг ингээд бизнесийг хэдүүлээ танах ч гэсэн одоо ингээд өнөөдөр маркетингийн агентлаг хийгээл энэ чинь ингээд олон хувьцаа эзэмшигчтэй болоод нийлээл явчих чинь гэсэн үг шүү дээ тий. За өрхийн аж ахуй ч гэсэн ялгаагүй. Одоо нөгөө өрх нийлээл тэр чинь одоо хувьцаа эзэмшигч чинь эзэн нь өөрөө тэр хувьцаа эзэмшигч нь болоо явчих байгаа гэсэн. За гэтэл хөрөнгөний цэцэл рүү гараад ирэхээр за өнөөдөр хаан банк бол одоо нэг Монголын хөрөнгөний цэцэл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй байгаа хамгийн том компани гэсэн. За гэтэл хаан банк бол одоо 2022 онд тий одоо IPO хийгээд буюу олон нийтэд хувьцаагаа зарлаад явсан. За 22 оныг болтол болохоор хаан банкны одоо хувьцаа эзэмшигчнэр бол хязгаарлалттай байсан. Одоо цөөхөн тооны хувьцаа эзэмшигчнэр байсан тий. За жишээлбэл хамгийн том хувьцаа эзэмшигч нь Японы Санза тэгээд Тамбогд групп тий. Тэгээд Тамбогд группийн хувьцаа эзэмшигчнэр ч юм ингээд хязгаарлалттай тооны хүмүүс нийлээд тэр компаниг хувьцааг эзэмшдэг буюу эзэн нь байсан гэсэн. За гэтэл 22 онд одоо хөрөнгөний цэцэл дээр нээлттэй компани болсноор тухайн компани хувьцааг хэн дуртай нь авах боломжтой болсон гэсэн. За тэгэхээр мэдээж нийттэй компанийнхаа нэг тодорхой хэсгийг гаргасан. Тэгэхээр олон нийтэд арилжаалагдж байгаа тэр нийт хувьцаанаас одоо өнөөдрийн байдлаар бол 1400 төгрөгөөр нэг ширхэг хувьцаа нь ингээд үнэлэгдээд за гэтээ нийттэй зах зээлийн үнэлгээ нь бол 2 их 80-аас дэше гарчихсан тий. Бөөнөрөнгө нийлэх юм бол 2 их 80-ийн ингээд компани агаад байдаг. За гэтэл нэг ч хувьцаа нь одоо өнөөдөр зах зээл дээр 1400-аар авч болно гэдэг маань та тухайн компани одоо нөгөө юу гэж юм бэ? Эзэн гэхээр ямар ашиг хүртэж байгаа юм бэ гэхээр нэг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр ямар ашиг хүртэх гээд байгаа юм бэ гэхээр мэдээж тэр компани хийж байгаа одоо нөгөө value тий үн цэнээс нь тэр компани үнэлгээний үн цэнээс ингээд ашиг авах гээд байгаа. За хаан банкнаас хэдүүлээ ингэж ашиг авчлах нь шүү дээ. За хадгаламж хийгээд жилийн нэг 13% ч юм ингээд
яг ингээ хадгаламжийн хүүгээ авъя те. За эсвэл би хувьцааг нь авъя. За магадгүй шилбэл хаан банк одоо ногоон бонд юу бонд гэдэг ингээл бондууд гаргасан те. Бондыг аваад хадгаламж ус бонд аваад одоо тэр хаан банкнаас бас үр ашиг авч болж штэ. За нөгөө талаас хувьцаа буюу эзнийх нь нэг болъё. Тэгэхээр тэр эзнийх нь нэг гэдэг маань болохоор өөрт ногдож байгаа тэр ширхгээс ингээл олон ингээ ширхэг туваатсан байгаа юм нэгээс нь л авах гээд байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр хувьцаа эзэмшигч ямар ашиг авдаг вэ гэхээр та эзэн юм чин тэр компанид юу үлдэж чинь тэрнээс ашиг аавна гэсэн үг. Тэгэхээр хувьцааны одоо нэг ашиг маань хоёр төрлөөр орж ирнэ. За тэгэхээр ногдол ашиг тий одоо мэдээж компани жилийн ингээд турш үйл ажиллагаа явуулаад одоо хаан банк одоо хичнээн ажилтнтай 2000 ажилтнтай бол 2000 ажилтнтай хичнээн мянга одоо нөгөө данс эзэмшигч бол ингээд бүх үйл ажиллагаанаас явж байгаа л жилийн эцэстээ ингээд ногдол ашиг биш цэвэр ашигтай үлдээ л та. Цэвэр ашигтай үлдэхээр тодорхой хэсэг цэвэр ашиг бол мэдээж бизнесээ ингээд дараа нь сайжруулахад ашиглагдана. Мэдээж бизнес юм чинь цаашаа ингээд үйл ажиллагаа өргөжөд явах хэвээр. Тодорхой хэсэг нь болохоор эзэдүүдэд одоо хуваарлагдаж байгаа тий. Тэгэхээр эзэдүүдэд хуваарлагдаж байгаа хэсгийн одоо хин хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж чинь тэрэндээ хамааруулаад нөгөө ногдол ашигаас хүртэнэ гэсэн. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн эхний хүртэж болох ашиг бол ногдол ашиг. Одоо цэвэр ашигаас үлдэж байгаа хэсгээс одоо хувь хүртэж байгаа буюу ногдол ашиг гэсэн. За дараах нь болохоор хугацааны дундуур одоо аваад зараад одоо үнийн хэлбэлтлийн зөрүү одоо хаан банкны хувьцаа нэг жишрэх нь 1000 төгрөгөөр гарч ирсэн. За өнөөдрийн байдлаар 1400 гэхээр 1000-аар авсан хүн маань 1400-аар зараад одоо энэ хоорондох одоо 400 төгрөгийн ашиг ч юм ингээд авч байгаа бол энэ бол одоо таны ингээд одоо ашиг гэсэн. За тэгэхээр мэдээж ногдол ашигыг бол хүн эзэмшиж байхдаа авна. Мэдээж тэр хувьцааг нь эзэмшиж байгаа учраас л аваад байгаа гэсэн үг шүү дээ. Ханшийн зөрүүг болохоор та гарахтаа авдаг тий. Одоо гэхдээ тэрийг бол авч зараад ингээд авах боломжтой. Одоо мэдээж арилжааны шин чанартай ингээд тогтмол оролцоод ингээд байх боломжтой гэсэн. Тэгэхээр ийм хоёр суурь төрлийн бүтээгдэхүүн бонд хувьцаа. Тэгэхээр нэг нь бол одоо илүү эзний шин чанартай. Тэгээ одоо нөгөө компани цэвэр ашигаас компани үнэлгээнээс ашиг хүртэх гээд байгаа. Одоо бизнес нь томрох гээд байгаа бол тэрнээс нь ашиг хүртэх гээд байгаа. За нөгөөх нь болохоор илүү шууд одоо зээлээд тодорхой хэмжээний хүүтэй. За тэгэхээр мэдээж одоо нөгөө одоо магадгүй танаа одоо подкастыг үзэж байгаа хүмүүс маань одоо залуучууд те. За би ингээд өөрөө бизнес хийж яхад яагаад би одоо магадгүй ингээд хувьцаа ч юм уу те авах шаардлагатай ингээд асуулт гарч болно л да те. Тэгэхээр одоо та бизнес эрхлээ явж байгаа бол мэдээж та нэг тодорхой хэмжээний үнцэнд бүрдүүлээд явж байгаа. За гэтэл танаас өмнө бий болчихсон одоо нөгөө томоохон экосистемүүд байгаад шүү дээ. Жишээлбэл банкны экосистем рүү одоо нөгөө хин дуртай ингээд банк байгуулаад тэрийг ажилуулаад явах гэхээр нөгөө айгүй том барьертай те оролцогч нарт ингээд айгүй том барьертай. За гэтэл нөгөө талаас одоо өмнө нь бий болчихсон бизнесүүд маань одоо томоохон хэмжээний ингээд ассеттэй одоо хапуугаар хэдүүлж жишээ авал тэр үйлдвэр байна ингээд газар байна те. Тэгэхээр тэр одоо нөгөө ассетийн үнэлгээнээс ингээд одоо нөгөө хөрөнгөний штэ те эзэмшиж байгаа хөрөнгөөс хэдүүлээ ингээд ашиг хувь хүртмээр байгаа бол тэр бизнесдээс нь ингээд нөгөө хувьцааг нь авч оролцчихэж дэшэнээс ингээд ашиг хөв хүртэх боломжтой болно л гэсэн үг. Тэгэхээр нөгөө зөвхөн тэр нөгөө хөрөнгөний үнэлгээн дээр бол мэдээж хувьцааны одоо нөгөө үнэлгээ нь бол тулгуурлахгүй. Тэр бизнесийн одоо нөгөө ямар хэмжээнд одоо ирээдүйд өсөх үү, хэн удирдах байна, хаашаа зөв хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэг олон зүйлүүд бол хувьцааны үнэлгээнд нөлөөлөөр явцдаг. За гэхдээ нэг мэдээж нөгөө нэг та ажиллаа хийж болно. За эсвэл одоо мэдээж өөрийнхөө бизнесийг хийж болно. Найз нартаа хамтраад бизнес хийж болно. За гэхдээ нөгөө талд дахиад ингээд нөгөө өөр хөрөнгө оруулалтууд, өөр бизнесүүд давхар явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ингээд нөгөө боломжоос та ингээд шанганыхаа хэмжээгээр те одоо хэмжээгээр ингээд авахын тулд хөрөнгө оруулалтаа тараан байршуулж олон ингээд нөгөө их усртэй болохын тулд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. За сүүлийн үед хадгаламжинд мөнгө байршуулснаас илүү арилжаанд оролцох эсвэл хөрөнгөний зах зээлд ингээ хөрөнгө оруулалт хийгээч гэдэг яриануд их гардаг болсон. Энэ яагаад ингэж байгаа юм? За яг нэг үг хэлэхэд хүн болго арилжаа хийнэ гэх юм бол айгу хэцүү. Тэ? Тэрний оронд хадгаламж хийсэн дээр зүгээр яагаад тэгэхээр арилжаа хийн гэдэг маань өөрөө тодорхой хэмжээний ингээд нөгөө та яг тэр чи цагаа зарцуулж иж хийдэг ажил. Тэрнээс нөгөө ажлынхаа хажуугаар орой очиод хийгээд ч юм уу ингээд тэр чинээс ашиг хүртээд явна гэх юм бол бараг л одоо 90% та алдагдалд орно. За
хөрөнгө оруулалт гэхээр арай ингээд нөгөө өөр асуудал болоод ирж шүү дээ тий. Тэгэхээр тэрийг та ингээд тогтмол аваад за ингээд нөгөө урт хугацаанд одоо магадгүй нэгээс дээш жил гэж хараад орох юм бол энэ арай өөр асуудал болоод ирнэ гэсэн үг. За тэгэхээр арилжаа хөрөнгө оруулалт хоёрыг хэдүүлээ ингээд нэг салгаад үсчих болно. Мэдээж нөгөө сайн ингээд нөгөө арилжаа хийж байгаа хүмүүс байна уу гэх юм бол байгаа. Гэтэ хуваараа яг сайн арилжаа хийдэг болёо гэх юм бол энэ бол нэлээд ингээд нөгөө челленж нэ. Ер нь бол ингээд нөгөө сэтгэл зүйн хувьд ч тэр цагийн менежментийн хувьд ч тэр за тэгээд авж байгаа мэдээлэл сорсын хувьд ч тэр энэ нэлээд хязгаалттай. За яг манай компани дээр жишээ аваад үзэл л да. Apex өнөөдөр 5 хүний судалгааны ингээд яг дилерт зориулсан судалгааны багтай. За тэгэхээр тухайн хүмүүс юу хийж яана гэхээр нөгөө олон нийтэд шууд үнгүү тарагдж байгаа мэдээлэл төр мэдээлж байхгүй. Сар болгоны ингээд нөгөө тодорхой төлбөртэй, жил болгоны тодорхой төлбөртэй ингээд нөгөө мэдээллийн сорс дээр ингээд үндэслэж ийж тэр нөгөө шийдвэр гаргалтан дээр суух гад одоо явж байгаа гэсэн үг. За тэгээд тэр маань одоо компани хөрөнгийг ингээд нөгөө удирдах гад одоо яг дилер хийгээд компани өөрийн хөрөнгийг удирдах цаашаа хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх гээд ингээд явж байгаа. Энэ бол ингээд нөгөө бүтэн цагийн за тэгээд нөгөө багаараа ингээд хийж байгаа ажил гэсэн үг. За тэгээд нөгөө тухайн баг маань өөрөө тэр авж байгаа мэдээлэл сорс дээр бол ингээд асар их хэмжээний ингээд нөгөө төлбөр төлж ингэж авж байгаа ийм ажил хийгээ явж байгаа. За яг тэгэхээр нөгөө миний хэлэх гээд байгаа нь яг хуваараа арилжаа хийгээ явъя. Одоо магадгүй сүүлийн үед нөгөө нэг криптокурренсиг арилжаа хийе энэ төр гэл айгүйх гардаг те. Тэгэхээр энэ бол боломж бол асар багтай. Иннээс ингээд ашиг хийгээд яваад за тэгээд яг амьдралынхаа тодорхой тогтмол орлогоо олдог болёо гэх юм бол энэ дээр бол одоо та бүтэн хідэн цаг зарцуулж байна. За нөгөө талаасаа сэтгэл зүйн ингээд нөгөө доктортой байдлаа хэр өдөрдөж чадчихжээ. За тий өөр ингээд арталтын бэкап хөрөнгө байгаа юу гэдэг ингээд асар олон зүйлээс хамаарат энэ чинь амжилттай болох магадлалтай. За тэгтээ амжилттай болох магадлал бол бараг нэг 5-10% л асуудал гэсэн. За хөрөнгө оруулалт бол арай өөр асуудал. Та өөрөө одоо нөгөө нэг юун дээр ингээд бест болох гээд байгаа юм те. Магадгүй жишээлбэл би одоо контент дээр бест болъё. За одоо хийж байгаа ажил дээр бест болъё. Компани одоо нөгөө дараагийн түвшинд гаргая гэж явж байгаад давхар өөр өсөлттэй байгаа бизнесүүдээс би ингээд өсөлтөөс нь авъя гэд тэр илүү ингээд тогтмол хөрөнгө байршуулад тэрийг ингээд нөгөө зорилгодоо ингээд нөгөө хугацаа тавиад нэг жилээс дээш ч юм уу те ингээд явах хоёр дахь орлогын их усэр бий болохгүй явж байгаа асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол байж болно. Энэ хөрөнгө оруулалт энийг зайлшгүй хийх шаардлагатай тий. За тэгээд хөрөнгө оруулалтаас мэдээж нөгөө нэг аль цэгээс эхэлж гэнэ гэдгээс хамааруулаад одоо нөгөө олон төрлийн багц бүрдүүлэх боломжтой л доо. За жишээлбэл нэгэнтээ бий болгоцсон хөрөнгийг бол одоо тогтмол одоо нөгөө өгөөчтэй байгаад нөгөө үүрэг өгсөн амлалт өгсөн бондын бүтээгдэхүүн ч юм уу илүү тогтвортой найдвартай байх одоо нөгөө магадлал нь өндөртэй гэсэн. За гэтэл эргээд одоо нөгөө хөрөнгө бий болохгүй явж байгаа да. Одоо би ажиллаа хийж байгаа. За өнөөдөр би ингээд сар болгоны 200 мянган төгрөг чааш нь хийгээд гэтэл энэ ч ингээд хийчмээр л байдаг. За хадгаламжийг хөвчлэн хүмүүс ягаад одоо залуу хүмүүс ягаад сонгоод байна гэхээр арай илүү амархан болохоор энэ одоо ингээд сар болгон би 20 мянга ч юм уу 100 мянга эсвэл 200 мянга ингээд хийчихэд арай илүү амархан болохоор сонгоод байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтын дээр ч гэсэн тийм боломж бол байгаа гэсэн. Одоо та жишээлх юм бол яг зах зээлийг нөгөө индексжүүлээд тавьчихсан байгаа бүтээгдэхүүнийг одоо сар болгоны 100 мянгаараа ч юм ингээд нөгөө тогтмол аваад авах боломжтой гэсэн. Энэ бол та нөгөө бодож ингээд нөгөө нэг дахин бодож ингээд цагаа зарцуулаад судалгаа хийгээд яваад ахгүйгээр нөгөө бодох гэдэг чинь ч өөрөө асар их хэмжээний цаг зарцуулна шүү дээ. Тэр одоо нөгөө шийдвэр гаргахаа судалгаа хийнэ гэдэг чинь ч өөрөө асар их хэмжээний цаг зарцуулах гэдэг байхгүй. Тэгэхээр таны өмнөөс зах зээлийнх нь хамгийн топ 500-ийн юмаа гэд индексжүүлсэн байгаа бүтээгдэхүүн ч юм уу аваад те энэ бол одоо нөгөө толгойн өвчнөө ингээд авч яж байгаа гэтэ арталтаа бэкаптай те одоо хөрөнгө оруулалт хийгээд байгаа зөв хувилбар болж эхэлнэ л гэсэн үг л те. Тэгэхээр зөвхөн одоо индекс биш одоо нөгөө индекс гэдэг маань одоо нөгөө юу гэдэг чинь зөвхөн хувьцааны асуудал биш байхгүй. Одоо юун дээр тавар дээр байж болж байна. Одоо нөгөө сонирхоод байгаа крипто дээр нь ч байж болж байна. За эсвэл одоо дотоодын, гадаадын одоо нөгөө улсаар нь ч юм уу ингээд ангилчихсан. Одоо асар их хэмжээ одоо нөгөө сонголттой байхгүй. Тэгэхээр хадгаламж бол мэдээж байх ёстой. За хадгаламж гэдэг асуудал маань гэтээ хадгалах зорилттой. Одоо тодорхой хэмжээний богино хугацаанд хийх гэж байгаа зүйл дээр хадгалах зорилттой. За хөрөнгө оруулалт гэдэг маань болохоор хөрөнгөө ингээд өсгөөд одоо олон төрлийн сонголтоос бий болох гэдэг асуудал. За гэтээ яг эхэлж байгаа залуучууд ч юм уу за магтгүй одоо би 10 жилийн төгсөөд эсвэл одоо их сургуулаа төгсөөд арилжаа хийгээл те. За энэчнээс л ингээд халаал энэ да гэж бодож байгаа л энэ жоохон төөрөгдөл гэж хэлээд. Тэрний оронд одоо нөгөө яг сурж байгаа юмдаа одоо илүү сайжраад нэмэлт хөрөнгө оруулалт нэмэлт одоо орлого бий болгоод тэрийг одоо нөгөө өөр тэ өсөлтөөс за одоо юу гэдэг чинь бэ метагийн өсөлтөөс авъя.
Google-ийн өсөлтөөс одоо сүүлд бол ингээл Google бас ингээл бүх юм дээр л ингээл цөм хийж штэ тий. Тэгтэл Google-ийн өсөлтөөс авъя. Одоо сүүл танаа ингээ хэрглэж байгаа тоног төхөөрөмжүүд чи хамгийн одоо түгээмэл нь байгаа нь юу юм те тэр одоо тэдний ингээд ноу хав компанийн өсөлттэй зах зээлийн ингээд эзэлж байгаа хувь хэмжээнээс би хувь хүртмээр байна гэх юм бол энэ бол хөрөнгө оруулалт байхгүй. Одоо тийшээ ингээд байршуулж иж те авч байгаа. Сүүлийн үед одоо залуучууд арилжаа хийнэ гэж шүнжин суудаг ч юм уу тий. Тэнгүүтээ өөр ажил хийхгүй за би ер нь энийг фул тайм хийхээр боллоо гэхээр л түрүүн таны хэлсэнчлэн эрсдэл маш их байгаа юм байна. Тэнгүүт бондын бүтээгдэхүүнүүдийг худалдаж авахд хамгийн доотлол нь тэдэн төгрөг байна гэдэг юм хязгаар байдаг уу? За яг одоо Apex дээр та шилгэмлэрэд бонд авъя гэх юм хамгийн багадаа 5 сая төгрөгтэй гэж бонд авна. За тэгэхээр тэрнээс өмнөх өөр төрлийн хөрөнгө оруулалтууд мэдээж байх боломжтой. За өнөөдрийн байдлаар миний дансанд одоо 200 мянган төгрөг байлаа гэхэд би ямар хөрөнгө оруулалтыг хийх боломжтой вэ? За одоо хоёлаа нэг 20-д настай тий. За хизээ мөнгө харьцуулах юм гэдэг хугацаа бас хэрэгтэй л дээ тий. Юунд зориулах гэдэг нь эсвэл зүгээр л урт хугацаанд тавих гэдэг нь. За яг 200 мянгаыг өнөөдөр юунд чамаагүй үрж яхаар гээд би 5 жилийн дараа надад тэрэг болох зүйлдээ зарцуулъя гэд хөрөнгө оруулалт хийж байгаа гэж бодъё. За хэрвээ би одоо чиний оронд байсан бол илүү одоо нөгөө технологийн салбарын индексийг бол одоо шууд аваад тавьчих байсан. Одоо 200 мянгаараа штэ тий. За тэгээд тэрийг илүү одоо нөгөө сар болгон тогтмол одоо эсвэл сар болгон ч юм уу одоо орлогчийн хязгаар 2 сарда 2 ордог бол тэрнээсээ ингэ тогтмолжуулах ийм одоо арга хэрэглэх байсан. Тэгэхээр энэхүү 200 мянга тогтмол ингээ хураалгад юм уу эсвэл тушаад юм уу? Энэ процесс нь ер нь яаж явж байгаа вэ? За ер нь одоо нөгөө нэг бүх төрлийн хөрөнгө оруулалт юм одоо нөгөө үнцасны энэ зуучлалын үйл ажиллагаа онлайн болчихсон. За тэгэхээр мэдээж номер 1 та ингээд хийх гэж байгаа юм чи өөрийгөө KYC хийлгээд дансаа нэг шаардлагатай тий. Та ч одоо нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлгэж одоо савтай байх хэрэгтэй. Таны одоо нөгөө орох гэж байгаа хөрөнгө оруулалт. За жишээлбэл самдлагаар бол одоо ийш ингээд хөрөнгө эзэмшиж байгаа юм а гэдэг. Тэгэхээр эн чин хөрөнгө учраас цаанаа ингээд баталгаатай бүртгэлтэй байна шүү дээ. Тэгэхээр дансаа нэ. За дансаа нэгт бол онлайнаар дансаа нэх боломжтой. За тэгэхээр одоо ер нь бол одоо хөрөнгийн зуучлал гэдэг маань одоо үнцасны зах зээл дээр нэг мэрэгжлийн үйл ажиллагаа учраас та мэрэгжлийн байгууллага дээр брокеринг компани дээр дансаа нэг шаардлагатай гэсэн. За дансаа нэгээд дансаа бас автоматар онлайнаар цэнэглэх боломжтой. За яг манай дээр бол одоо илүү одоо нөгөө залуучуудад ч юм уу эсвэл одоо нөгөө хөрөнгөө ингээд нөгөө бий болох гэж байгаа харилцагч нарт зориулсан хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ байгаа. За тэгэхээр энэ маань болохоор тань дээр ингээд нөгөө асуумж явуулаад за тэгээд танд санал болгосон багцуудыг автоматар санал болгоод за тэрчнээс та ингээд сонгох боломжтой гэсэн. За тэгэхээр энэ нь одоо илүү одоо нөгөө нэгэн төрлийн хөрөнгө оруулалт эсвэл одоо ганц одоо нөгөө шууд нэг компани хувьцаа ч юм уу гэхээсээ илүүтэйгээр багц бүрдүүлэх энэ үйлчилгээг бол явчихж байгаа. За тэгээд энэний давуу тал нь гэх юм бол илүү бага мөнгөөр тогтмол олон төрөл одоо нэг багцыг бүрдүүлж авах боломжтой гэдгээрээ бол давуу талтай. За гэхдээ та зөвхөн тэрийг биш те одоо за би хаан банкны хувьцаа авч. За эсвэл Эрдэнэ ресурс гэдээ бас одоо аюу гой компани Монголын зах зээл дээр арилжаалагддаг. За одоо жишээлбэл алтныхаа олборлолтыг эхэлчихсэн. Монголын хөрөнгөний зах зээл болон гадаад бас давхар бүртгэлтэй. За тэгэхээр хувьцааных нь хааш зөвхөн Монголд ингээд нөгөө нөлөөлөд байдаг биш. Олон улсын маркетыг нь хааш ч гэсэн Монголд шууд ингээд нөлөөлдөг ийм хувьцаа байгаа те. Тэгэхээр би тэрчнээс ингээд авчиа ч юм уу гээд одоо нэг компани хувьцааг шууд сонгож авч болж штэ. Тэгэхээр ингээ явах юм бол аль ч тохиолдолд бүгдөө бүх үйлчилгээ онлайн. Та тэрчнээс да би ямар үйлчилгээ авмаар байгаа юм те. За би гадаад арилжаанд оролцсомоор байна уу? Дотоод арилжаанд оролцсомоор байна уу? За эсвэл одоо нөгөө багц бүрдүүлж оролцсомоор байна уу гэдэг бол таны одоо нөгөө өөрийн чинь хувь хүнээс хамаарна. Хөрөнгө оруулалт гэдэг бол мэдээж нөгөө өвчмөн тухайн хүний өөрийнх нь гэдэг наснаас за тэгээд зорилгоос те хөрөнгө гэдэг чинь ямар нэгэн зорилгоор хэрэгжүүлэх гээд биш үү те би болгоё. За эсвэл одоо нөгөө илүү одоо нөгөө санхүүгийн чадамжаа нэмэгдүүлэе гэдэг ийм зорилгоор хэрэглэх гээд байгаа. Тэгэхээр тэр хөрөнгө л зорилгоо биелүүлэх хэрэгтэй. Хугацааны хувьд ч тэр өөжийн хувьд ч тэр эргээд одоо хэрэгтэй болоход хөрөх чадвар гараад явах хөрөх чадрын хувьд ч тэр зорилгоо биелүүлэх хэрэгтэй. За тэгэхээр яг энэ бүгдэд зориулаад одоо нөгөө мэрэгжлийн зөвлөх үйлчилгээ ингээд байгаад байгаа гэсэн. Танихаар мөнгөөр аз жаргалыг худалдаж авах боломжтой юу? Яг мөнгөөр аз жаргалыг худалдаж авъя гэх юм бол боломжгүй. За гэтээ мөнгөгөөр аз жаргал бий болоё гэх юм бол бас боломжгүй те. За тэгэхээр аз жаргал гэдэг юм бол чинь нөгөө арай өөр
ад жаргалын хойноос хөөцөлтгөөсөө илүүтэйгээр би юунаас илүү сэтгэл ханамж одоо юм гэхээр хүний мөн чанар нь өөрөө одоо арай илүү хүн бусдад өгжөөж үнцэнтэй байжж одоо тэр ад жаргалын гормон нь одоо тэр нэг тайван байдал ингээл нэмэгддэг л байх нь л тэ. Гэтэл тэрний чинь нэг хөшүүргэн л өөрөө мөнгө болчиход байгаа байхгүй. Гэтэл түрүүний хоёулаа асуугаадсан би баяжмаар яавал гэдэг тэр best level та ямар нэгэн зүйлдээ best level тэр одоо зүгээр мөнгөтэй байхаас илүү бүр өөр асуудал байхгүй. Ягаад тэгэхээр та тэрчэнээс илүү сэтгэл ханамж авж байгаа. Та тэрчэнээс илүү өөрийгөө үнцэнтэйг ингээд баталж байгаа. Тэгээ өөртөө ингээд бусад хүмүүст үнцнээ та шингээж байгаа учраас одоо өгж байгаа учраас та илүү ингээд ад жаргалыг мэдэрж байгаа. За гэтэл энийг хийж байгаа хэрнээ одоо мөнгөгүй бас айгүй асуудалтай шүү дээ. Тэр чинь хүн амьдрах шаардлагатай одоо өөр зөндөө асуудлууд ингээд хэрэгцээнүүд байна те. За гэхээр мөнгө гэдэг бол таны тэрийг хөшүүрэгдчихэл агаад л одоо илүү өнгөлж өгч байгаа, хүч өгч байгаа асуудал л та. За тэрнээс бусад одоо анхдагч нь болохоор илүү одоо үнцэнтэй байх, илүү хийж байгаа зүйлдээ одоо хийсэн шиг хийх юм л да. Өмнө хамтарч ажиллаж байсан юм надад тэгж хэлж байсан. Ингээд нэг хүн олон зүйлийг сайн хийж чаддаг байснаас илүү нэг зүйлийг төгс хийж чаддаг байх нь тэр хүнийг илүү хол авчдаг гэд. Тэгээ таны хэлж байгаа санааг бол ердөөсөө энэ юм байна гэж ойлголоо. Одоо Монгол улсын инфляц бол ерөөхдөө маш өндөрт байдаг тий. Энийг дагаад хөрөнгийн зах зээлд оролцох одоо үнц нь илүү нэмэгдээд байна гэж би ойлгоод байгаа зүг үү? Зөв. За яагаад тэгэхээр таны одоо худалдаж авж байгаа тэр компани шүү дээ. За жишээлбэл хоёул түрүү хаан банк гэж шахдаг шүү дээ. За хаан банкны үнц нь гэдэг болохоор тэр зөвхөн ингээд нэг хаан банкны тэр борлуулалтын орлого үнц нь болохоор эргээд зөвхөн ганцхан тэр борлуулалтаас хийж байгаа орлогоос илүүтэйгээр хаан банкны эзэмшиж байгаа хөрөнгө тэр одоо технологи гэдэг ингээд олон зүйлүүдээс хамаарат тэр компани үнц нь тодорхойлогдоод байгаа байхгүй. За гэтэл инфляц чинь өөрөө нэгэнтээ бий болгоцсон. За жишээлбэл хаан тааврыг одоо хүн болгол мэдчихэж байгаа шүү дээ. Гэтэл хаан таавар ч одоо хэдэн жилийн өмнө баригдсан. Тэрхэд тухайн ингээд үнцнээрээ баригдажсэн гэсэн. Одоо тэр нэг инфляци чинь дагаал бүх юмны худалдаа авах, мөнгөний худалдаа авах одоо чадамжууд нь буурал байна гэж штэ. Тэгэх юм бол тухайн үед одоо магадгүй 10 тэрбум байсан бол одоо ингээд тэр ингээд хэд дахин нэмэгдээд ч юм уу тэр барилгын үнц нь өсөж байгаа бол тэр компани дээр тэр үнц нь шингэчихэж байгаа гэсэн. Хувьцаан дээр нь үнц нь шингэчихэж байгаа. За тэгэхээр та тэр мөнгөнийхөө үнцнийг хамгаалахын тулд одоо хөрөнгөтэй компаниг те одоо илүү тэр хөрөнгөө зөв ашиглаад илүү бүтээмж бий болгож байгаа компаниг аваа. Тэрчнээс одоо өөрийнхөө одоо чадах хэмжээгээр ингээд одоо оруулаа гэдэг асуудал маань болохоор яг ялгаагүй. Одоо хаан банк ч юм одоо хаан банкыг жишээ авсан болохоор хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр бусад компани ч гэсэн ялгаагүй байхгүй. Тэр чинь нэг одоо хүнээс гадна одоо капитал чинь өөрөө мөнгө байна, эзэмшиж байгаа хөрөнгө байна. Одоо буцаагаад одоо зах зээл дээр эзэлчихсэн тэр байр суурь одоо борлуулалтын сүлжээ ч юм уу гэдэг олон асуудлуудыг нэгтгээд хэдүүлээ хувьцаа гэдэг нэг зүйл дээр л базаад авчаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо инфляциас хөрөнгө хамгаалахын тулд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Одоо ирээдүгээ бодоход ер нь бол хөрөнгө оруулалт хийх нь ялчгүй зөв болж таарад байна. Яг үнэ хараад байна. За хөрөнгө оруулалт ч одоо хэдүүлээ нэг хувьцаа бонд л гэж яриад байгаа болохоос энэ чинь угаасаа жишээлбэл бэлэмг байлгажсанд орол ядчил алтан богж аваад тавьсан хөрөнгө оруулалт ч тий. За өөр одоо арай үн тэтлэл ч юм уу тий хөөрөгч юм ингээд магадгүй одоо яхир эцэгхнэр бол баг тийх бах. Энэ бол ингээд бас хөрөнгө оруулалт байхгүй бэлэн мөнгөөр байлгаж яхахын оронд ягаад тэгэхээр тэр чинь ч гэсэн л ингээд үнц нь илүү ингээд нэмэгдээл явчаад байгаа асуудал байхгүй. Тэгэхээр олон сонголттой хөрөнгө оруулалт гэдэг маань одоо байр, машин тий. За машин бол одоо бас тодорхой хэмжээнд зарим нэг талаас нь бол хөрөнгө оруулалтаар тооцогдно. За байр байна. За одоо жишээлбэл бусад үн тэтлэл байна, мал байна ингээл альтернатив өөр зөндөө олон хөрөнгө оруулалт байгаа. За гэтээ хүн болгон тэрийг ингээд кэрлээд хамгаалаад ингээд явах одоо проблемтой учраас дэлхийн нийтээр сонгогдсон хамгийн одоо бүтээмжийг бий болгоод тэрчнээс үнцэн авах гэдэг хувилбар нь л өөрөө компани гэдэг одоо нэгдэл болчиход байгаа байхгүй юу? Одоо эдийн засгаар хамгийн өндөр ингээд олуулаа нийлээд бүтээмжийг бий болгох гэдэг асуудал бол компани гэдэг хэлбэр. Өнөөдөр танаа одоо хамт олоныг харж байгаа ч гэсэн ингээд энэ чинь нэг юу хийхэд бол асар олон ингээд хүмүүс ажиллаад олон тоног төхөөрөмжийг ингээд ажилуулаад явж штэ. Нийлүүлээд энэ хөрөнгийн нэгдлийг бий болгоод нэмэх нь одоо юу гэдэг чинь хүний нэгдлийг бий болгоод цагийн нэгдлийг бий болгоод яваад штэ тий. Тэгэхээр та нарын бүтээмжээс өнөөдөр та нар нэгдсэн учраас та нар өөрсдөө л ингээд хувь хүртээд байгаа байхгүй. Гэтэл
өөр хүн одоо оролцох боломжтой бол тэр чинь хөрөнгө оруулалт хийж танад одоо магадгүй одоо эзэмшиж байгаа хэмжээгээр ингээд мөнгөө оруулж яж те эсвэл цагаа оруул эсвэл мөнгөө оруул гэдэг л хувилбар шүү дээ те тэгэхээр дэлхийн нийтээр түгээмэл ашигладаг хувилбар нь л өөрөө компани буюу одоо хувьцаа гэдэг хувилбар руу явчихад байгаа. Тэгэхээр энэ бол сонгогдсон одоо хамгийн төгс хувилбар. Тэгэхээр өөр бусад төрлийн зөндөө хөрөнгө оруулалт байгаа. Тэгэхээр энэний одоо төгс хувилбар нь компани юм аа л гэж л. Өнөөдөр гадны компани хувьцаа болон хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой байдаг уу? Yes, боломжтой. Одоо хоёлаа ерөөсөө дасаа нэгэл тий брокер үйлчлэгээр дамжуулаад гадны одоо өнөөдөр Apex дээр одоо дэлхийн 152 орны хөрөнгийн бирж дээр арилжаал гэж байгаа бүтээгдэхүүнийг та нэг ингээд юугаар авчих боломжтой. Нэг дасан дээрээ тий ингээд брокер руу захиалга өгөөд тэгээ тэрийг онлайнаар ингээд юугаар авчих боломжтой гэсэн үг. Тэгвэл хамгийн бидний сайн мэддэг компани жишээ Apple шүү дээ. Одоо хоёлаа чи Google гэлөө. Тий. Энэ Apple-ийн утас хэрэгжилжсэн дээ. Apple-ийн утсыг хэрэгжилж байгаа юм чи хувьцааг нь авчил та тий. Болно шүү дээ. За Google одоо хэдүүлээ бүгдөө баг Gmail ашиглаж байна. За тэгээд cloud дээр ингээд датагаа хадгалж байна тий. За ингээд нөгөө амар олон юм шүү дээ. Тэгэхээр тухайн компани хувьцаанаас авах боломжтой шүү дээ. Одоо бүгд хүн болгон хэрэгжилж байгаа Facebook байна шүү дээ тий. Facebook Meta-гийн хувьцаанаас хэдүүлээ бас авчих боломжтой шүү дээ. Тийм ойрхон байгаа юм байна. Тийм ойрхон. За тэгээд жишээлбэл дотоодын брокер ашиглаж байгаагийн бас гоё давуу тал нь гэх юм бол одоо нэг хувьцааг ингээд нөгөө жижиглээд та жишээлбэл $100 $500 ч юм ингээд жижиглээд аваад авах ингээд боломжтой. Тэрийг ингээд тогтмолжуулаад аваад авах ийм боломжтой. Тэгээд бас нэг зүйл нь гэх юм бол одоо Монголд бол брокер үйлчилгээ асар хямдхан. Одоо нийт үнийн дүнгийнхаа одоо нэг оруулж байгаа үнийн дүнгийнхаа 1% шимтгэл төлдөг. За гэтэл одоо яг олон улсын зах зээл дээр бол мэдээж эн чинь өөрөө нэлээд үнэтэй. Одоо жишээлбэл хамгийн багадаа ингээд минимум слот гэдэг те таны одоо хамгийн багаар оруулж болох үнийн дүн тэд нэг одоо худалдаа авалтаасаа тэдэн төгрөгийн одоо нөгөө нэг долларын шимтгэл оруулж ээж гэдэг дээрээ тооцоолол явж байгаа байхгүй. Гэтэл Монголд бол одоо брокеринг компаниудаар дамжуулаад та үнийн дүнгийнхаа шууд 1% хөрөнгө одоо нэг шимтгэлийг төлөөл брокер үйлчилгээ аваад авах боломжтой. Нийлмэл хүүгийн гайхамшиг гэдэг нэг нэр том яагаад байна те. Энийг та айгүй гоё энгийнээр бид нарт тайлбарлаад өгөөч. За ер нь бол одоо нөгөө альва хөрөнгө оруулалтыг байршуулахад тухайн хөрөнгө оруулалт маань одоо нийлмэл хүү илүү одоо нөгөө хэдүүлээ бондон дэр ч юм уу одоо эсвэл юун дээр байршуулъя л да те хадгаламжин дээр эхлэж жишээ авъя л да те. За гэтэл таны хөрөнгөчин ажиллаад одоо нөгөө байршуулсан хөрөнгөчин ажиллаад дахиад нэг ингээд нөгөө өгөөж бий болгоод үнцнээ өчөж байгаа. Тэр нь болохоор одоо 100 байсан бол 110 болоод тэ 115 болоод ингээд өсөж байгаа. Дараа жилийнх нь болохоор дахиад 115-аас одоо нөгөө бодогдоод дэшээ явж байгаа гэсэн. За тэгэнгүүт чинь тэр нөгөө нэг хүүгээс хүү бодогдоод явж байгаа нь болохоор илүү урт хугацаанд за нэг 5-аас дээш жилдээ бол танд одоо нөгөө хүүгээс орж иж байгаа хүний орлого нь өөрөө илүү одоо таны анх оруулсан хөрөнгөөс нэмэгдээ явчихж байгаа гэсэн. За тэгэхээр энэнийг одоо ашиглах хамгийн зүгээр л би яаж ашиглах юм бэ тэ? Шууд ихэл тогтмол хий. Тэ. Тэр нь одоо нөгөө зөв бүтээгдэхүүн лөө тогтмол байршуул. За тэгэхээр энэ одоо нэг хамгийн ингээд энгийн юу нь болохоор түрүүн хоёлаа яриалгаа нөгөө индексжүүлсэн одоо олон улсын маркет дээрээс Америкийн ч юм уу за эсвэл одоо Японыг ч юм уу ингээд индексжүүлсэн бүтээгдэхүүнээс авч олж байна хөрөнгөний зах зээл дээр бол за эсвэл хадгаламжинд бүр хамгийн энгийн хөлбөр тий зүгээр юу ч хийхгүй байснаас хадгаламж хийсэн нь одоо мөнгөө гэдэг үржижсэн дорол тэр чинь үрнэ гэдэг чи одоо зарлага болгоод гаргачихж байгаа л асуудал шүү дээ тий. За тэгтэл хадгаламж ч гэсэн ялгаагүй хөрөнгө шүү дээ тий. Таны хөрөнгөчин байгаа л шааш явах гал. Дараа нь бонд хувьцаа ч юм ингээд явах юм бол дараагийнх нь одоо арай next level болоод дараагийн түвшнийх болоод явчихж байгаа. За гэтэл та олсон орлогоо хадгаламж ч юм уу одоо эсвэл хувьцаа ч юм уу бонд ч юм уу тавьчихсан юм бол та ингээд нөгөө баланс дээр хөрөнгө бий болгоод тавьчихж байгаа гэсэн. Тэгэхээр тэр хөрөнгөчин өөрөө ажиллаад дахиад нэмэлт өгөөж авчираад тэрийг ингээд нөгөө үн цэнэний нэмэгдүүлээд байгаа асуудал. Энэ нь өөрөө урт хугацаанд явах тусмаа одоо нөгөө таны анхны оруулсан хөрөнгөөс илүүтэйгээр өгөөж илүү том болчиход байгааг л нийлмэл хүүгийн өгөөжл болчиход байгаа юм л та. Тэгээд түрүүн ингээд хэлсэн одоо магадгүй жишээлх юм бол компаниудын хувьд цаанаа эзэмшиж байгаа нөгөө тэр үнэлгээ гэдэг дээр цаанаа эзэмшиж байгаа хөрөнгөнд хүртэл ингээд илүү үнэлэгдээд орчдгоо гэдэг те. За тэгэхээр хоёул жишээ авъя л да одоо 10 жилийн өмнөх 1 м квадратын үн одоо магадгүй нэг 3 сая маягтай байсан баг те. Өнөөдөр бол ингээд нэг хотын төвд ороод ирэх юм бол нэг 19 сая маяг
одоо яг офисын барилгууд ч юм уу болоод ирчихнэ гэсэн. Тэгэхээр тэр компани цаана тэр эзэмшиж байгаа хөрөнгөийнх нь тэр өсөлт нь орчод байгаа хөөх. Энэ бол ингээд яг ялгаагүй нийлмэл хүүгээ өгөөж нийлмэл одоо нэг урт хугацаанд үндсэнээ шингээгээд өсөж байгаа л хувилбарлал чинь гэсэн үг. Таны хувьд санхүү сахилга батыг хүн яаж өөртөө бий болгох зүгээр гэж боддог вэ? Ер нь зоригтой байх хэрэгтэй юм байна. Би одоо нэг жишээ авал нөгөө манай нэг нэлээд том харилцагч л та. Тэгээд би бараг нэг 10 жилийн өмнөөс одоо эхлээл харилцаж байна. Тэгэхээр тухайн хөрөнгө оруулагчтай би нэг уулзахтаа ингээд нөгөө кофе барил орсоох. Тэгээд тэр бол айгүй тийм нөгөө wealthy тийм хөрөнгө оруулагч. Тэгсэн чинь хоогч чи ямар баян ингээд намайг тэгж байгаа байхгүй. За кофегаар хүртэл ингээд дайлал гэл тэ. Тэгэхэд ер нь яг тэр чанаас ингээд толгойд тог гэл яна энэ хөрөнгө оруулагч одоо амар ингээд юу ээжэж тэгээ би бас ингээд өөрийгөө эвгүй байдалд оруулаад нөгөө нэг эвгүй байдалд оруулчлаа даа гэл тэгж бодогдчихсэн. Тэгээд тэгэхээр зоригтой гэдэг маань хүн мэдээж зоригтой байх юм бол тэрнийхэн төлөө тууштай байх чадамжтай болно гэсэн. Тэгэхээр хамгийн эхний алхам бол та ер нь одоо 1 жилийн дараа, 2 жилийн дараа, 3 жилийн дараа хөрөнгийн хувьд тий. За өөрийн үнцний хувьд, олж байгаа орлогын хувьд хэн болмоор байгаа юм бэ гэдэг ингээд тодорхой төсөөлөд тэрийг ингээд бичээд үзэх хэрэгтэй л хэл та. За тэгэнгүүтээ тэр чинь ингээд нөгөө бичээд үзэхэр чи за би яг одоо нөгөө хийж байгаа ажилласаа ийм юм болох юм байна. Нэмэлтээр би одоо нөгөө нэмэлт одоо 2 дахь 3 дахь орлогын хүүцээр би болохын тулд хөрөнгөө ингэж ажилуулъя гэдэг төлөвлөгөө гарч ирнэ гэсэн. За бичээд үзэхэр чинь тэр чи үнэхээр тууштай л байж чадахгүй бол тэр зорилго руу хүрэх боломжгүй байхгүй юу? Тэгэхээр энийг цаасан дээр болгоод үзэх хэрэгтэй. Цаасан дээр болгоод эсвэл одоо Excel дээр ч юм ингээд зөхиод үзэх шаардлагатай болчихно гэсэн үг шүү дээ. За тэгээд эхлээд 1 жил яв. Тэгээд хийгээд үз. Тэгэхээр ингээд нөгөө хөрөнгө оруулалт ингээд бий болоод яг тэр нөгөө хөрөнгөөсөө үнцэн аваад хөрөнгөөсөө өгөөж аваад ирж байгаа тэр мэдрэмж бол ингээд хамгийн бест. Би одоо нөгөө залуучуудтай ч гэсэн идэх хөрөнгө оруулалт хийгээд тэрнийхээ зорилгыг ингээд хэрэгжүүлчих. Одоо хувьцаа ч юм уу бонд ч юм хөрөнгө оруулалт хийгээд тэр одоо аялах гад зорьсон бол тэр зорилгоо хэрэгжүүлчих. За эсвэл одоо өөр ингэ сурах гэж байгаа бол тий. Одоо өөр одоо юу ч ямар ч зорилго гэж бол альва хөрөнгө оруулалт гэдэг чинь таны ингэ нэг зорилгын төлөө л хийх гэдэг асуудал байхгүй. За тэгэхээр тэр зорилгоо биелүүлчих. Тэгэх юм бол тэр одоо нөгөө үнэхээр би хөрөнгө оруулалтын хүч ингэж нөлөөлж байна. Би илүү ингэ нөгөө хүчрхэг powerful болж байна гэдэг тэр ингэ mindset чинь би болоод ирэнгүүт яг уу тогтмолж угаасаа хүссэн үсээгүй ингээл автоматар хийдэг болдог байхгүй. За зах зээл дээр бас нэг одоо нэг яг миний толгоор үтэй ингээд нөгөө шанаадуулсан асуудал бол хийсэн хүн хийгээгүй хүн хоёр бол ингээл амар яадаг. Ягаад тэгэхээр зах зээлийн өсөлт өдөр тутамдаа бид нар ч гэсэн нөгөө яг хөрөнгө цэцэл дээр ажиллаж байгаа хэрнээ өдөр тутамдаа ингээд би бол ингээд яг арилжааны шин чанартай хөрөнгө рүү ерөөсөө оролцохгүй байхгүй. Илүү одоо яг урт хугацааны хөрөнгө оруулалт бий болгож оролцдог. За гэтэл нөгөө яг нөгөө нэг зах зээлийн өсөлтийг бий болгох гол тэ ингээл яг ингээ ажиллаад байгаа шүү дээ. Тэр чинь ингээл цааталт нь за Апугийнхэн ч тэр одоо МСС-ийн ч тэр за эсвэл одоо хаан банкныхэн ч тэр бүгдөө яг адилхан зах зээл дээр ингээл өсөлтийг бий болгох гол ажиллаж байгаа байхгүй. За гэтэл яг зах зээл нөгөө тантай таньгүй бидэнтэй ингээл явдгаараа яваал за хийсэн нь аваад хийгээгүй нь ингээл хараал үлддэг ийм л зарчимтай. За тэгэхээр эрдний өвцөөсөн баха тэр судалгаа хийж яагаад тэгээд анер энэ айгу сайн штэ гэд тэгж бодонготой манай хүүг бас ирнэ гэдэг байхгүй тэгэнгүүтээ за юу ачи хоёр хүүхдийн нэрээр би ингээл сар болгоо хөрөнгөлөл хийдэг одоо хөрөнгө оруулалт хийдэг за тэгэнгүүтээ за хүүдээр арай илүү ингээд авчи гэд тэгэнгүүтээ дараах нь болохоор нөгөө өөр төрлийн багц бүрдүүлжсэн учраас дараа сараас нөгөөдхөө ингээд автоматжуулаад тохируулчихсан чинь нөгөө багцаа бүрдлээл явчихсан тэгэнгүүт би энэ талтаа нөгөө уусаа мөнгөө шилжүүлээл нөгөө авагдаж байгаа гэж төсөөлсөн чинь за эргээд нэг жилийн дараа ингээд тэр нөгөө нэг дасууд нь тэр чинь ингээд сар болгон хийгээл тэр чинь сар болгон тодорхой дүнгээр хийгээл нөгөөх нь ингээд автоматар багт нь бүрдэгдэл яваад байгаа юм. Гэсэн чинь нөгөө би эрдэнэ хувьцаараа болоод тохируулцаа гэд үтсэн чинь нөгөө эрдэнэ хувьцаа биш нөгөө өмнө бүрдүүлж исэн багц дээр үлдчихсэн байсан. Тэгэхээр тэр нөгөө нэг өсөлтөөс бол яг тэр дансан дээр бол авч чадаагүй те. Тэгэхээр тэр нөгөө нэг хийсэн хүн нь л яг авдаг. Мэдээж
үйлдэл хийсэн хүн нь тэр чинь яг нөгөө тогтмол байж чадсан хүн нь за тогтмол хөрөнгө оруулалт хийж байгаа компани ч юм уу те энэ хэдүүлээ нөгөө мэдээж хувь хүн л гэж яриад байгаа болохоос эн чинь эргээд одоо аж ахуй нэгж байгууллага дээр хүртэл ашиглагдах боломжтой байхгүй. Одоо аж ахуй нэгж байгууллага дээр жишээлх юм бол хөрөнгө засаглалаас санхүүжилт аваад бизнесээ томруулж болж байна. Нөгөө талаасаа чөлөөт их усврээсээ бас одоо тогтмол хөрөнгө оруулалт хийгээд өөр одоо зах зээлийнхаа өрсөлдөгчөөс ч юм уу эсвэл нөгөө өөр зах зээлийн ингээд топудаас ашиг хөв хүртэх юм боломжтой. Тэгэхээр бол одоо нөгөө нэг яг үйлдэл хийсэн хүмүүс тэр үйлдэлийнхаа одоо шагналыг хүртэл ингээд явдаг. За манай контентыг үзэж байгаа хүмүүс маань ерөөхдөө жинзээ буюу 20-с 30 насных яг ажлын талбар дээр шинээр гарч байгаа хүмүүс эсвэл өөрсдийн гэсэн бизнесээ хөгжүүлээ явж байгаа. Тэгэхээр таны зүгээс яг эдгээр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? За мэдээж нэн төрөнд нөгөө өөрийнхөө илүү үнцэнтэй болох тий яг зөв зүйлдээ бас цагаа зарцуулбал айгүй чухал бах. За тэгээд цагаа зарцуулсан дээрээ мэдээж зарцуулсан шиг зарцуулсан айгүй хэрэгтэй байх. Тэгээд та нэгэнтээ ингээд нөгөө угаасаа орлого хөдөлмөрийн зах зээл рүү гараад ирэхээр за амьдралынхаа аль ч үе шатанд амьдарч ирснээс үл хамааран хөрөнгө оруулалтыг бол бас тогтмол таны одоо нөгөө юм ойрхон зүйл те болгоорой л гэж хэлмээр байна. За ягаад тэгэхээр одоо өмнө нь бол хөрөнгө оруулалт хийхийн тулд хүн брокеринг компани дээр заавал биеэрээ очиод за тэгээд нөгөө заавал мөнгөө ингээл бүр ийм үе байлаа шүү дээ. Одоо нөгөө мөнгөө буцааж авахын тулд бэлэн мөнгөөр нь авдаг ч үе ч юм уу те ингэж байлаа. За тэгээд тэрний дараа болохоор одоо брокеринг компани дээр заавал биеэрээ очиж гар үсгээ ингээд зуржээ захиалга өгдөг ч юм уу байсан. За одоо бол ердөөсөө дэлхийн таны гар утсан дээр дэлхийн бүх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн боломжтой байхгүй юу? Та тийшээ одоо нөгөө яаж цагаа зарцуулж байна биш одоо нөгөө яаж анхаарлаа төвлөрүүлж байна гэдгээс айгүй хамааралтай. За тэгэхээр түрүүний нөгөө нэг яг хийж байгаа зүйлдээ бест болоорой гэдэгтээ уялдуулаад хөрөнгө оруулалт гэдэг бол нөгөө нэг илүү их яг арилжааны шинж чанартай цагаа зарцуулаад ингээл амар их ингээл юм дотор яачих юм бол нөгөө асар олон сонголттой учраас төөрөөд одоо нөгөө юу гэж цаг идээд тэгсээр нэ шийдвэр гаргахгүй тэгсээр нэ ингээд нөгөө амар их ингээд тарих ядраагаад тэгээд тэр чинь нөгөө аюух судалгаа модель уншаад олон зүйлийг ингээд нөгөө нэг компани цаанчаа ингээд нөгөө санхүүгийн тайлна нөгөө менежментийн баг нь гэл ингээд зах зээл нь гэл ингээд амар олон мэдээлэл донд тарих ядрах гэдэг асуудал үүсдэг. Тэгэхээр энээс одоо нөгөө арай илүү сэргийлээд нөгөө пассив байдлаар хөрөнгө оруулалтаа багцлаад явуул одоо оновчтой болов гэж би харж байна. За тэгээд пассив байдлаар гэдэг нь болохоор та нөгөө тогтмол одоо ингээд нөгөө яг тэр зах зээлийг нь багцлчихсан бүтээгдэхүүнүүдийг аваад те. За яг тууштайгаар хөрөнгө зах зээл рүү би одоо үнэхээр одоо иш арилжаа хийдэг болоод орно гэдэг ийм хүмүүс ахын бол одоо үнэхээр сайн мэрэгжлийн багтай айл руу эхлээд одоо нөгөө сурах, судлах боловсрох, мачур болох тэр үеэ бас хийжээж тэгээд тусдаа одоо яг бие дааж явах нь бол айгүй оновчтой. Тэгэхгүй л нөгөө цагийн менежмент бөгөөд хөрөнгийн менежментийг хийхэд бол яг хувь хүн яг дангаараа гараад тэнэгддэг нөгөө стрессийн түвшин айгүй ихтэй байхгүй. Энд чинь яг нөгөө цааталтаа тоо явж байгаа ч гэсэн нөгөө хөрөнгөний л ажил шүү дээ тий. Тэгэхээр тэр их стрессийг даваад арталт нь гарна гэхээр бас хүмүүс нэлээ ингээд нөгөө шантраад хайдаг. Тэгэхээр тэгж бол эхлэх бол жоохон оновчгүй баг. За яг хийж байгаа ажилдаа бэс болоод илүү одоо хөрөнгө оруулалтыг яг өөрийнхөө гар утсан дээр гар утсан одоо бас гой зүв ашиглаад тий. Одоо залуучууд бас их айгүй смарт ашигладаг болсон. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын сайн компани одоо нөгөө сонгоод тэрийгээ ингээд нөгөө яг сонгохдоо л ингээд нөгөө цагаа зарцуулчаад тэрний дараа нь бусад юмнуудаа илүү нөгөө пассив байдлаар ингээд автоматчлаад өгчих юм бол илүү амар болох болов уу гэж харж байна. За тэгээд хөрөнгө оруулалт гэдэг өдөрсө хол биш ойрхон. Одоо дэлхийн та хаанч байсан ямар ч ажил хөдөлмөр эхэлж байсан хэдэн цагт ч амьдарч байсан те. Одоо энэ бол ингээд хийгээд явах боломжтой. Одоо бүх зүйл автомат онлайн болчихсон ийм цаг хугацаанд амьдарч яах хэдүүлээ. Тэгэхээр энийг бол одоо давуу талыг одоо таны өөрсдийн ингээд нөгөө техник технологитой ингээд ойрхон байгаа энэ давуу талуудаа бас илүү үнцэнтэй болгож оруулаарай гэж өсөж байна. За тэгээд нөгөө түрүүний хоёлаа хэлсэнчлэн нийлмэл хүүгийн тэр өгөөж одоо нөгөө хүч гэдэг зүйл бол цаг хугацааны одоо нөгөө мөчлөгдөр буюу урт хугацаа өнгөрөх тусам гардаг. Тэгэхээр энэ нийлмэл хүүгийн өгөөжийг бол мэдээж ихтгэлэг тусмаа та даасандаа мэдрэх боломжтой. Тэгэхээр яг одоо эхлээрээ одоо эртж биш оройч яг одоо эхлээрээ л гэж хэллээ да. Яг одоо шууд Apex руу ораарай гэх. Эхэлсэн хүмүүс нах юм бол тууштай байгаарай те. За тэгээд мэдээж нөгөө дасаа эргэж ингээд нэг
улиралдаач нэг ч юм ингээд эргэж хардаг байх шаардлагатай. Тэгэхээр та сар болгон биш юмаа гэхэд улиралдаа ингээд нөгөө зөвлөгтөйгөө холбогдоод эргээд нөгөө дансаа миний хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд энэ таны хөрөнгө учраас та хариуцлага хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр та бас тэрэндээ одоо хувийн санхудаач гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ одоо таны зайлшгүй дээ одоо хөөрхөн байхдаа чи уялдаа хамааралтай ажил байхгүй. Та одоо ажилдаа сайн байхдаа ч гэсэн яг уялдаа хамааралтай санхүүчин сайн бижиж та бусад юмдаа илүү хүчрэх болно. Тэгэхээр үнэхээр одоо бусад зүйлдээ хүчрэх болмоор бол санхугаа одоо араа баталгах шаардлагатай да. За өнөөдөр энэхүү подкастыг сонсож байгаа хүн болгонд маш үнэтэй зөвлөгөө өглөө гэж би бодож байна. Тэгээ таны хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд танад залуучуудад бас ажлын амжилт хүсье. За тэгээд танай бас сонсогч нарт те одоо хувийн санхүүгийн одоо амжилт сэтгэлийн бас амар амгалан хүсье.